Жагсаал зохион байгуулагчид өсвийн алдагдал нэг их 80 төгрөгт хүрсэн. Ажилгүй иргэдийн тоо нэмэгдэж байгаа туйлын харамсалтай. Өнгөрсөн сард ихэд 1800 гаруй хүн орон тооны цомогтолд орж 767 иргэн байгууллага татан буугдсан гэдгийг онцлог хэлсэн юм а. Мөн түүнчлэн өмнөх оны байдлаас бүртгүүлгүй ажилтаа иргэдийн тоо 6% нэмэгдэж засгийн газрын өр 3.6 тэрбум ам.долларт хүрч нийгмийн эдийн засгийг хүндэрснийг эсэргүүцсэн инхүү жагсж байгаа гэдгийг хэлсэн. Харин өнөөдөр энэ асуудал дээр тайлбар авахар их хурлын даргад удаа дараа албан бичиг хургуулсаж хариу өгөөгүй гэдгийг хэллээ. Сарын 30-нд Монголын аврах хөдөлгөөн байгуулагдаад улсын хурлын дарга Зандаагүй инх болдоос 3 асуулт асуусан юм. Ямар учраас асууж ингэхээр өнөөдөр Монгол төрийн бодлого, Монгол төрийн хөгжлийн зорилтыг тодорхойлох эрх үүрэг бол улсын хурлд байж байгаа. Төрийн хууль тогтоох дээд байгууллага тийм үү? Одоо хүртэл өнөөдөр монголчууд амьдрал нь өдрөөс өдөрт дороотоод валют мөнгөний ханш нэмэгдээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний ханш өдөр болгон өссөөр байгаа энэ тохиолдолд яагаад олигтой арга хэмжээ авч чадахгүй байгаа юм бэ? Би Монгол Улсын засгийн газрыг ойлгож байна. Угаасаа чадваргүй засгийн газар. Энд ямар ч хариулт өгч чадахгүй. Зүгээр л мөнгө өрдөгөл хүсэх нөхөд байхгүй юу? Тэгвэл хууль энэ бодлогыг бичиж өгч байгаа. Засгийн газрын үйл ажиллагаагийн төлөвлөгөөг нь баталж өгч байгаа энэ их хурлын дарга бол хариулттай байгаа хаа гэж бид нар найдсан юм. Энэ мэтчлэн сонгуулийн уур амьсгал орж акцууд эхэлсэн үеийн үед хөдөлгөөнүүдийн үйл ажиллагаа гинт идэвчиж улс төрчдөг нууц шим а. Харин гинт гарч ирж байгаа дээрх хөдөлгөөнүүдийн цаана үргэлж хин нэгэн эрх мэдэлтэн албан тушаалтан эсвэл айл нэг намын нөлөө байх магадлал маш өндөр байдаг. Харин өнөөдөр Монголын аврыг хөдөлгөөнийхэн Монгол ардын нам ч юм уу айл нэг нам эвсэлтэд нийлж хамтран ажиллахдаа шууд бэлэн байгаагаа тулглаа. Харин эдгээр жагсагчдыг харж байхад өнгөний байдлаас нь аваад үзэхэд Монгол ардын намынхан цаана байгаа их ойлголт яа харахгүй төрж байсан юм а. Тэгэхээр яг нөгөө жагсаалж яана хараад улаан цэнхэр өнгөг орцоод ахаар Монгол ардын намын ер нь явуулах цаана байгаа болов уу гэсэн. За бид бол өнгөн дээр тодорхой тайлбар хийж байгаа. Монголчуудын амьдрал өдрөөс өдөрт гундж байна. Маш гундуу саарл өнгөтэй байна. Хар саарл байна. Бид ягаад энэ улаан яга өнгийг сонгож авсан гэхээр энэ бол эрч хүч итгэл найдварыг бэлэгддэг ийм үг. Ягаад бид нар өнөөдөр тэмцлээ гээд бас хар бараан байх ёсгүй шүү дээ. Аль болох өнгөлөг байх ёстой, аль болох эрчтэй хүчтэй энергитэй байх ёстой. Энэ утгаар бид нар энийг сонгосон. Өнгө бол өнөөдөр хин нэгний эзэмшлүүд биш ээ. Нэр ч гэсэн хин нэгний эзэмшлүүдийг бас хатуугаар хэлье. Хэрвээ Монгол ардын нам биднийг дэмжиж гарч ирвэл бид нар бас хамтраад л явна. Тэр бол ямар ч асуудал байна. Монголын уур амьсгал оронгууд амьгүй мэт байсан хөдөлгөөн төрийн бас байгууллагуудын үйл ажиллагаа хэсэг хугацаанд идэвхжиж сонгуулийн дараа бүгд намжин болдгоо бичигдээгүй хөл юм а. Харин сонгуул өгсөн эдгээр өдрүүдэд хэдхэн хоногийн өмнө гинт хөдөлгөөнүүд үүсэн байгуулагдаж байгаа нь яа харахгүй сонгуульд өгсөн улс төржилт хэлтэй. Харин эдгээр хөдөлгөөнүүдийг гарган ирж байгаа ураа санаачлах санал нь эсэргүүцэд байгаа их баригчтай яаж хөрөх вэ, ард түмний амьдрал яаж эргээр нөлөөлөх вэ гэдэг нь хамгийн гол чухал асуудал юм а. Гэвч өнөөдөр ингэж жагсаад ард иргэдийн амьдралд гарч ирж байгаа ахиц дэвшил харагдахгүй. Гарч ирсэн дагуудаа аль нэг нам эвсэлтэд шууд хамтран ажиллахад бэлэнгэж байгаа нь эргээд цаана ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүйг илтгэн харуулж байгаа асуудал юм а. Өдрийн тойд уян мэдээллээ.